За сайн байна манайхаа. Энэ үзэж байгаа танд өглөө өдөр оройны мэндийг хүргэе. За миний бие хотхон жаргал миний бие өнөөдөр Canva Art хийх болно. Canva Art дээр зурх болно. За тэгээд одоо яг миний зүгээс энэ хавар тэгээд ингээд Canva-гийн одоо яг зурх хэрэглэлүүд маань ингээд бүрдсэн байна. За юу ч гэсэн ингээд 3-ыг авсан би. Тэгээд өрөөндөө тавья гэж бодож байгаа. Ер нь би хаанч очсон тэр намайг гэлтгэх надад үргэлж inspire урам өгөх тийм ээ. Тийм зүйлийг ингэж бүтээе гэж бодсон. За би ингээд нэлээх юм авсан. Тэгээ энд бас нэг хөрхөн жижигхэн байгаа. Энэ нь болохоор 20 гүрчхэн 20 см-тэй. Энэ нь болохоор зүгээр юм жижигхэн хөрхөн гэдэг авсан. Хамаагүй жижигхэн. За тэгээд бүр жижигхэн байх юм лээ. Гэтэ би тэрийг аваагүй. Надад жоохон олдоогүй. За уг нь бол нэг харсан мас хийж ирээ. За тэгээд ийм нөгөө усан бодгийн тавиу хэрэгсэл нөгөө гуаш энтрээ, усан бодгийн энтрээ зурх одоо нэг ч үдэг юм билээ дээ. За тэгээд ийм юм байна. Манай дүүгийнх байгаамаа. Тэгээд өмнө нь ингээ хөөрхөн ингээ зурж ирсэн юм. байна. За тэгээд мэдээж манай дүү ер нь их зурх дуртай. Тэгээд би өмнө нь бас нэг story enter дээр хичээлээ дүүгийнхээ ингээд бүх одоо зурсан зургуудыг ер нь story дээр нийлүүлж ирсэн. Гэхдээ бүгдийн ч биш бүгдийн нийлэлтэй тэр бумаараа байгаа. Ер нь маш их байгаа. Тэгээд нэг хэсгээс ингээд story доо зургийг ингээд буулгаад зэн дээрээ буулгаад авсан. Тэгээд ийм хөрхөн бир байна. За тэгээд мэдээж манай wash байна. Алтарт Maris уяна болоо. За тэгээд ер нь бол энэ Maris маань болохоор айгуу сайн нь би бүр аль дунд ангид авч ирсэн. Тэгээд ерөөсө хэрэгжилж үзээгүй бараг шахуу. Тэгээд дүүдээ өгсөн байсан. Тэгээд ингээд өнөөдөр болохоор яг ямар газраас та нартаа бичлэг хүргэж байна вэ гэхээр манай ихчийнх байгаа. За тэгээд манай хүргаах ингээд манай ихчийн гэр бүл ер нь амьдардаг. Тэгээд манай ихч одоо Америкт байгаа байхгүй юу? Гэр бүлтэйгээ хамт ингээд 2 хүүтэйгээ тэгээд нөхөртөөгөө хамт Америкт байгаа. Тийм болохоор би ер нь найр өдрүүд ганцаараа гэсэн үг гэжтэй. Тэгээд it is so awesome, you know. За тэгээд хамгийн гоё байрлал гэж би хувьдаа Canva Art хийх зүгээс энэ газрыг энэ өрөөг одоо энэ яг локейшн те place-ийг сонгосон байгаа. За тэгээд юу ч гэсэн хамтдаа одоо яг намайг гэлтгэх те надад inspire өгөх тэр Canva-г зурж үзчихье. Хамгийн гол нь за тэгэхээр бүгдээ энийг амар өөр харагддаг шүү. За би ингээд одоо энийг гаргалаа. Би ер нь ингээд oh my god амар гоё хус үнэрч чинь энэ бас ингээд ийм пакет одоо ингэж пакэжлж ирсэн баггүй юу. Тэгээд юу ч гэсэн энийг юу яа заяа амар гоё үнэрч чинь энэс хус үнэрч ирсэн л гэж хэлэхэд байгаа. Энээсээ илүү амар хус үнэрч чинь нөгөө хус мод гэдэг шүү дээ тий. За тэгээд та нар үнэрчдэг ч гэсэн болохоос. Тэгээд би ер нь Canva дээр зурх ер нь айгүй сонирхолтой байсан. Ер нь бодоол яваад идвэсэн. Би нэг зурж үзхийн сан ч юм уу тий. Тэгээд бодоод байдаг байсан чинь нэр яага болохгүйж би уусаа ганцаараа завгүй байгаа. Тийм болохоор өөртөө багхан ч гэсэн цагийг гаргаад ингээд гоё зурж үзье гэж санагдсан. За тэгээд би энэ хавчаар Японоос ил авч ирлээ. Тэгээд уусаа урдуур оруулахгүй гэдэг үнзүүлсэн чи урдуур ордог. За тэгээд амар гоё. Би яг энийг нэг уран зургийн хэрэгслээс авч ирсэн байхгүй юу? Мойси хойно гэдэг. Мойс хоёрын хойно гэдэг шүү. За хог өсвөл. За ингээд тавьчих байгаа юм аа. За эхлээд ямар ч байсан би нэг айгуу гоё зураг олсон. Тэгээд энэ хараа одоо ингээд бид нарын хойно миний хойно харагдаж байгаа ингээд нар харагдаж байгаад яг жаргах нар ахгүй юу. Тэгээд яг энэ мөч
яг golden hour гэдэг шүү дээ. Тэг яг энэ мөчийг ингэж давхцуулж ер нь бол энэ бичлэгийг хийж байгаамаа. За тэгээд юу ч гэсэн хэдүүлээ миний зургийг харцгаая. За окей. Би одоо та нарт зураг үзүүлье заяа. Энэ бүр амар хөөрхөн. За тоглосон. Би яг энэ зургийг зурх үг бас мэдэхгүй байна. Энэ гэхдээ яагаад ингэж харагдаж байгаа юм гэхээр нөгөө хурууны хийгээр ингэж дартац хийж зурсан байгаа. За айгу бүтээлч. Тэгээ энэ нас надад айгу таалагдсан болохоор би зүгээр зургийг авсан, сэвэлсэн. За тэгээд ийм өхөр бас айгу хөөрхөн санагдсан. За тэгээд дараагаар нь болохоор ийм халим бүр ингэ томруулах юм бол ерөнхийдөө иймэрхүү харагдана гэсэн үг. Гэтэ би нэг it is not my thing. Би өмнө нь дүүтийн хэнийг зурж ирсэн маа тэгсэн чинь нэг зураг авсан чи амар надад хүнд санагдсан. Canva дээр нөгөө айгу хүүхдүүд ч гоё хийгээд идэв шүү дээ. Тэгсэн чинь миний mine is not that at all, you know, not that so good. So харин тийм болохоор ер нь ингээд айгу хялбархан зургийг авъя гэж би хувьдаа бодсон. Тэгээ өмнөх энэ зураг нь болохоор энэ олон хийдсэн байгаа. Тэгэхээр надад болохоор энэ жоохон хүнд санагдах байх гэж бодсон. Тэгээд мэдээж ийм олон Canva надад байхгүй учраас би алгасан. За тэгээд ийм бас pinky girly юм байна. Тэгээ би энэ ногооны одоо энэ модтой хэсэг байгаад энэ модтойг нь авъя гэж шийдсэн. Зургийг гэж шийдсэн. Энэ бас айгүй тийм миний хүсэл мөрөөдөлтэй маш холбоотой санагдсан учраас би энийг ямар ч байсан зуръя гэж бодож исэн. За тэгээд энэ Hello Kitty байна. Энийг бас би зурнаа. Яагаад тэгэхээр би багадаа айгүй Hello Kitty дуртай байсан байхгүй юу. Тэгээд манай их чах энэ төр манай их ч ялангуяа айгүй Kittyтэй юмнууд надад авч өгдөг гэсэн одоо юу лээ цүнх байна. Тэгээл өөр чинь нөгөө юм уу гэл зөндөл юм байна штэ тий. Тэгээд авч өгдөг байсан. Тэгээд тэрэндээ бас би аягүй дуртай. Төрөвч юу байдаг л одоо. Ямар ч байсан 2 3 цүнх тэгээл пенал гэл ер нь авч өгөөгүй юм барыг байхгүй тий. Тэгээд Kitty бас миний ингээд одоо бас нэг childhoodтэй маш холбоотой баг настай. За тэгээд ийм хөрхи strawberry барьсан Kitty вэ. Энэ нас надад аюу хөөрхөн санагдсан. Энэ Barbie бас би зуръя гэж бодож ирсэн юм гэхдээ I don't know би чадах нь whether I can do it or I can't. So that in protect your energy гэсэн үгтэй шүү манайхаа. Тэгээд энэ одоо нүдийг бас би зурна. Гэтэ яг энэ хөлбрийг нь бол биш. Энийг зурна гэж бодож байгаа. Энэ дээр болохоор good things are coming гэж хэлсэн байгаа. Энэ бас надад айгүй make sense утгачлалтай санагцсан. За тэгээд зурагнаа орцгоо хэдүүлээ. Би тэгтээ айгүй сандарч байна. Би юу ч гэсэн хамгийн эхлээд энэ good things are coming гэдгийг зурлаа. Учир нь болохоор одоо хүн гэл мэдээж нийгэм амьдарч байгаа тийм үү. Тэгтээ тийм учраас одоо бүгдээрээ ингээл гудамжаар зөрөхөд маш олон хүмүүс одоо мэдээж олон хүмүүс дотор явж байгаа юм чинь нэг нэгний харах зүйл байна. Тэгээл ингээл тийм болохоор ер нь одоо яг энэ ай гэдэг юм уу? Нүд гэж хэлдэг штеп. Тэгээ энийг яг зурснараа өөрийнхөө энержиг хамгаалах ч юм уу тиймэрхүү байдлаас санагдсан. Тэгээд ер нь бол илүү артлаг байх үднээс би вэмиг зүгч тийм үү гэж бодож байна. Гэтэ нөгөө юу гэдүүлээ галзуу нохоонд гарах нэм илээ галзуу нохоонд гинж нэмэр гангуу хөхөнд гарах нэмэр гэдэг лөө. За тэгтээ яах вэ? Ингээл ээж. За одоо тэгэхээр зургандаа орцгоё. Хэдүүлээ. Надаас нэрийн ийм юм байгаа. Ийм гоё будаг. Манай дүүгийг л тэгээд яг бичлэгэндээ оруулъя гэдээ авсан. За тэгээд мэдээж ийм том вашин. Энийг та нарт задлаад харуулах юм бол ерөнхийдөө бол нэг ийм завсрын гой өгнүүд илээ. Тийм болохоор би бас эндээс сонгож магадгүй гээд
авсан. За тэгээд би сая баг 2 3 зураг сонгоцсон уу? 2 зураг сонгосноо. Надад 4 Canva байгаа учраас ямар ч гэсэн 3-ыг нь би харж зурах бах. Тэгээ нэгийг нь болохоор би ингэж сонсож зурна гэсэн үг. Одоо юу нэр чимдээ одоо нөгөө хөгжим сонсоод түүнээсээ ямар нэгэн артистийн одоо альбом cover-ыг одоо аваад сонсож үзээд тэгээд түүний одоо мэдрэгдэж байгаа бүх тэр филингийг гаргана гэсэн үг. Тэг ямар ч тач хэлцгээ хэдүүлээ. За хэдүүлэнд яг энэ хөх цагаан цэнхэр хар гэсэн үг хэрэгтэй болох юм байна. За тийм болохоор би энийг ямар ч гэсэн авлаа. Тэгээ Maris-а бас ашиглана. Maris маань нөгөө бас гой өмнөдтэй шүү дээ. За тэгээд би ихтэй их асгачихгүй хумс шиг л зурах хийсэл гэж бодож байна. Яа тэгэхээр зурах гэдэг энэ хобби чинь ер нь жоохон имийг цэгцтэй нямбал байхгүй бол тийм ээ бас хэцүү шүү дээ тий. За юу ч гэсэн хөх цэнхэр хоёр өнгөө Maris-аас авлаа шүү. Энэ хоёр өнгийг ингээд за тэгээд одоо би цагаан өнгө надад цагаан өнгө хэрэгтэй. Энэ цагаан өнгө баг шүү энэ да. Цагаан өнгө баг хэрэг болохгүй ч болох юм шүү дээ. Яа тэгэхээр Canva маань өөрөө цагаан өнгөт учраас будахгүй байсан болно гэсэн үг байж болно. За тэгээ хар өнгө. Мэдээж хар өнгөний Maris байна. Дүүгийн хэмиг бас муухай олгочихгүй гэж үзсэн шүү дээ. Би тэгээ нэрээ сониноос яг энэ бичлэгээрээ дамжуулаад ганцаарлын тухай ярина гэж шийдсэн байгаа шүү. Тэгээд ер нь гэртээ ганцаараа байх, зөвхөн өөрөө өөртөө харьцах, өөрийнхөө дуу хоолойг сонсох гэдэг бол хувь хүнд одоо маш байж болох зүйл, байж болох ёстой. Одоо байх ёстой зүйл монголоор ч ярьж чадахгүй болж байна. За тэгээд ер нь хүн ганцаараа байж иж, ганцаараа өөрийгөө харилж иж тэр хүн бусдыг дараа нь харилна шүү дээ. Би тэгж боддог байхгүй юу? Тийм болохоор эхлээд өөртөө маш сайн хамтраад хийж буй үйлдэлээ бас одоо яг нэг данжин шугам гэж байдаг штэ. Тэг яг тэр жанжин шугамаа эвдэхгүй хүн шиг тийм ээ. За тэгээд байвал ер нь болно шүү л гэж хэлэх гээд байна. За би одоо голынх нь нөгөө харыг зурж байна. Та нар сонсож байна уу нэг Canva-гийн нэг юм амар юм сүртэй дуу гаргаад байгаа. Би нөгөө харандаагаар хэлж ингэж зурахгүй бол 0.5 харандаагаар зурахгүй бол дараа нөгөө шугамнаасаа илүү гаргана, эсвэл миний зураг маш өөрөөр харагдана гэдэг ч юм уу тийм сул талууд гарах учраас ерөнхийдөө ингэж яаж зуръя гэж бодлоо. Харандаагаар эхэлж. За миний нүд бол жоохон дали мөрөө те. Тиймэрхүү л болох юм шүү байна юу ч гэсэн харцгаая. Тэгээ би энийг нөгөө хандаа өлгөх гэж байгаа хамгийн гол нь би та нарт харуулах уу? Иймэрхүү болж байна. Хандаа өлгөх учраас бас сэвэрхэн хандахгүй болохгүй. Манай ахыг чин дээр ирээд бас тий үе яалаа. Юу болж байна гэх бах. За. So sorry. За гаднах нь бол яг би яачих бах. Яг сайхан бүрэнхий зурчих бах гэж бодоод жоохон далидууд зурчлаа нэг анхан планы гаргаад өгчлөө гэсэн. За одоо би гэхдээ энэ Canva дээрийг гуашаар зурх хэрэгтэй юм болов усан бодгаар зурх хэрэгтэй юм болов мэдтгүү. Гэтэ гуашлах л та харах гонороо. Тэгээ манай дүү бүр үнэхээр бүтээлч заяа. Эний ийм болтол нь юм зурсан гэхэр чи хэм зурсан байгаад харвас. За тэгээд нэг биер авчи хэдүүлээ. Надад нэг юм бир. Энд миний биер ч явж байгаа нөгөө дундаа ингэж дүрслэх урлаг зургийг хичээлэх ордог байсан. Тэгээд бид нар бол яг гуаш зэрэг тиймэрхүү юунууд бол маш ихээр авдаг байсан.
Тэгээд ёо за манайхаа би хамгийн анхныхаа юм биртэй юу тавьчих шүү. За амжилт. Oh my god. Гэтэ guys энэ ингээд юу юм бэ? Нарийнхан бирээр зурхгүй байсан чинь том бирээр бол том юм шүү дээ. Том бир. Нэг зураг дэвгүй гаргаж өгөх юм. Ишин алла. Нарийн тал хамгийн амархан нэг сонсож байгаа шүү. Нарийн талгүй тий хар зураг баг гаргаж хийх юм уу тийм шалгууртайгаар маш юу сонсож байгаа шүү. Одоо нэг нар байх болчиход би нараас юм. Сколт навыг харуулах. За манайхаа ер нь хамгийн гол фокус биш. Фокусаа л ажиллах юм. Мус яаж бирээр ингэж за манайхаа харцгаарай. За ямар ч гэсэн зүгээр л just харцэг заяа. Just black point. За одоо цэнхрээр мэдээж дараагийнхаа бирийг авнаа. Би бирийг ингэж газ хурдан ингэж хийхгүй бол юм. Хэцүү шүү дээ тий. Тэгэхээр энэ чинь өнкрөөд явцдаг. Миний өөр давуу мавар орчин дугаараа. За үс цагаан үг байхгүй учраас би энэ жоохон амар цэнхэрдээд байгаа байхгүй юу? Би одоо ингэж дараагийнх нь цагааныг нь алгасаад одоо шууд хар дээрээсээ цэнхрээ зурх юм. Тэгээд ийм болно. Вот они го айчаад сайхан татан болгох хэрэгтэй юм. Би нэг тийш бодоод байгаа шүү дээ. Нөөц би солихгүй шүү дээ. Нөөцийн хааны гээ авчих юм дээ. Инстэнт араад юм гэж байгаа. Камбий гэж. Тэгээд яа нэг чимэр интервью хийх хаяа баа нэг шиг гараад. Oh shit. Би нэрээ ганцаарлын тохиолж байсан. Тэгээд хүн ер нь өөртөө байж сурах хэрэгтэй. Хэдий алин болгон тий нэг хүнтэй зуралдаа тэр хүнийг бүтэн болгоод өгчих юм шиг бодох хэрэггүй гэж байгаа байхгүй юу? Манай ээж аав энэ төр л тэгдэг. Ер нь хүн ингэж өөртөө байж сурснараа хүнийг хайрлж сурна. Мэдээж өөрийгөө хайрлаж байгаа юм чинь мэдээж бусдыг ойлгоно шүү дээ. Тийм. За тэгээ нэгт бол тийм байна. Ганцаараа байна гэдэг юм аа. За хоёр I'm so sorry. За хоёрт болохоор ер нь бол ганцаараа байх бас нэг төрлийн уйдгартай ихэндээ санагдана. Сүүл рүүгээ яг өөрийнхөө дуу хоолойг орон зайг мэдэрч чаддаг гэх юм уу. Тэгээ бас нэг гоё тийм тайван болчдөг санагддаг надаа. За би та нарт зураг танилцуулъя. За стоочлаарай. Би ингэж мох орилдог хүн байгаа. Угаасаа орилуулах гэдэг намайг. Нааша гусч орж ирээд байна. Нэг канва зурагч хийчтэй. За. Өөрийгөө голж болохгүй шүү. Өөртөө хайртай байх хэрэгтэй. За юм болсон байна. Та нарт харагдах нь үгүй. За одоо цагааны нүлтэйгээд шууд хөх рүү орно. Энэ бирээрээ явчих гэж бодож байна. Гэтэ зураач хүн тэгдэг бахта эцийнхээ зургийг харах гэж бүр ингэж тэмүүлдэг бахта зүгээр амар догдолдог.
Одоо жишээ нь би одоо энэ зургаа харангуут шууд амар тоглох хаа. Баярлаад. Бас яг зураач болно гэвэл маш их ухаан байх. Ер нь ямар ч мэрэгжил ухаан дээр тогтно тий. Амархан мэрэгжил байхгүй учраас. Би ихтэй баг байхдаа нэг зураач болно гэж боддог байсан. Том болоод дундаа ингэж ороод тэгээд ер нь зураач гоё юм. Ер нь зурх дуртайгаа мэдээд бас хөөрхөн зурчдгаа мэдээд гэхгүй юу. Тэгчихсэн. Миний нүд жоохон тодл өнгөтэй болов. Ийм болохоор би юм нарийн зурагт айгуу дургу. Ялангуяа ингээд биерээр зурж байгаа, бас гуашаар зурж байгаа тохиолдолд нарийн зураг нь шал ядрага ичдэг байхгүй юу? Ер нь хүн зурх яа юуны тул зурдгийг гэхээр тайвширлыг мэдрэх гэж тэгээс дотоод сэтгэлээ харахын тулд дотоод сэтгэлээ сонсож ойлгохын тулд гэж би боддог байхгүй юу? Тийм болохоор ер нь болж өгвөл нэг 7 хоногт нэг удаа ч юм уу өөртөө цаг зав гаргаад нэг 30 минутыг ч юм уу те нэг өдөр биш шүү дээ, энэ чинь зүгээр 30 минут л хангалттай байхгүй юу? Тэгж зурулаас зүгээр юм уу гэж бодож байна. Хамгийн гол нь илүү гарахгүй шүү. За миний хөлж хэлж байна. Учир нь их завил сууж байгаа болохоор би тэгтээ хамгийн анхныг Canva ч юм уу зурх гэж оролцсон юм аа. Тэгээ би яг бичлэг хийдэм болов уу гэж бодож байсан аа. За. Шиг гэр бэлдсэн байхгүй юу? Ер нь бол дайжгүй. Би та нарт яг эцсийн үр дүнг нь харуулъя заяа. Яг ингэж байна. Анхаарал төвлөрөлт сууж сурах юм болов. Шитар тоглох ч гэсэн ер нь сууж сурах дээр яадаг тий. Яг үндэс нь сууж сураагүй хөлт бол шитар тоглож чадахгүй шүү дээ. Гадаад хүрээгийн их гоё төгжүүлэх гэдэг. Тэнээрээ яг төгс хүн гэж байдаггүй 13 төгс хүн гэж байдаггүй гэдэг чинь л яг энэ аахгүй юу. Та нарт яг юу харуулъя процессор. За нэг юм болж байна. Яг гэтээ энэ хулсны өндөр нь надад өстө гоё санагдаж байна. Хулс гэдэг үстэй энэ модыг чинь гүлөө хус үлөө. Жохон л пактл бол пактлах гэдэг шүү. За иймэрхүү бол Тэг би яагаад ч нэг ийм ингээд зурхыг амар хүсдэг байсан. Нөгөө том зураач нар ч бүр энэс том бараг надархуу өндөртөө зураг мөргийг ингэж зурдсан штэ ийм том юугаар. За одоо би энэ дээр good things are coming гэж бичнэ. Надад хаталаа. Манай дүүний харандаа нэрээ олон гой гарт нэлээ. Энэ гэхдээ Jumbo Band Stiff-тэй. Хаана хэмээн? Тэгвэл энэ тэгэхээр хар ногоон өнгө гэж байхгүйгээр шар ногоон өнгө ч юм уу. Энэ хартаа байлаа. Байд юм. За.
Би тэгэхээр зүгээр энэ харандагараа Buildings Icon ингэж бичлээ шүү дээ. Бараг хатгаар нь бичмэр юм уу? Чи бичиж болохгүй юм биш. Энд ихтэй бараг компьютерний зураг юм шиг байна. За хатгаар нь бичих юм байна. Таны юм. I think that's not bad. This is not bad. За дараагийн хадрыг орцгоё. За би Hello Kitty бараг зурч чадах юм уу даа. Халимаа зурмаар юм уу? Тийм нөгөө нэг л мөрөд ордог ягаан шүү дээ. Эхлээд ямар ч гэсэн ногоон. За энийг атаач хийдүүлээ заяа. Ягаан өнгөх зураг хэрэгтэй юм байна. За энийг мөн л ялгаагүй. Энэс амар гоо сумж тухаа. Тинг. Нэр харахгүй болж байна. Би бараг харагдахгүй болж байна тий. Уус орой болж байгаа болохоор. Үлдээ. Нэрийг та нар нэр авч үзээрэй. Үзээгүй юм байл. Амар гоё харагдчих. За. Shit. Энэ гар дээр ингэ зурцсан чинь ингэ харагдаад. Гэлээс ачвал яа гэм бол. Би дугаа сонсохдоо юм хэлвч зүүн. За тэгэхээр гэд шалбал хамаагүй юм гэж. За надаа ягаан байгаа мó гэсэн чинь байхгүй юм шүү дээ. Ямар улаан шар хоёр хоолой байгаа гараад идэв. Дахад тэр хажууд зүсгий. Энд ямар айр өмчтэй. Чи тамаа ингэж хийж болт юм уу? Та сурснараа өөрөө Марисыг яа шиг. Тийм гол хайчих. Биний ч очиж болохгүй. Энэ амар сонио өмчтэй нөгөө нэг тийм сонио өмчтэй. Ихний тийм өмчтэй. За надаа улаан шар. Улаан шар хоёроос юу гэж ямар ягаан гарч. Улаан цагаан хоёроос гарна үстэй. Би нэг гуаш авт юм уснаа бэлдсэн юм аа. Өнгөндөө химнээ гэхгүй юу? Өнгөө юм бэлдсэн баггүй юу? Улаан шар хоёрыг тохиолж зүг шаран чалгаа надаа. Яг үлдсэн. За тэгээд ганцаард гэдэг маань өөртөөгөө байх нэг мад завшаан юм уу? За өөр бир. Одоо жоохон томхон шүү бир. Анаа их юмшлиг үзэг. Чи яаж энд юм сурч чадчихна гэх бах та. A few inches later. За тэгэхээр гэрлээ асаацсан мэдчих чинь би зур юм байна. Бор харагдах юм. Би өвн их цайраа өн шүү. За би хоёр дахь камбагаа эхлүүлсэн. За ингэж буудсаа. За учир нь би нөгөө стил мөрөөдлийнхөө юуг зурж байгаа гэсэн шүү дээ. Зургийг хоёр бал ноцтой тэгээд гээд зурсан шүү дээ. Тэгсэн чинь за нэгдүгээр надаа энэ ягаан өнгө байгаагүй. Хоёрдугаар бас одоо жаргаж байгаа нарны өнгө ч юм уу тий бас гоё санагтаад гоё харагдах юм байна гэсэн үднэс бол ийм тэнгэрийг авч үлдслээ. За одоо энэ дээрээ хэдүүлээ шав шарнаар зурна. За тэгээд мөн хоёр залмаатай зурх байгаа. Тэгэхээр энэ бас болохгүй юм байна. За түрүүлээрээ. За юу ч гэсэн хэдүүлээ хэдүүлэн харин шар өнгө юу тутмаг юм байна. Би өөр нь их тутмаг суусан байна. Шар өнгө байхгүй мэн тийм болохоор уун янзын сайхан шар өнгө үзчихвэл биелээ л та. Нэг дүн шар өнгө өөр. За яг. Эсвэл шар нар гэхгүйгээр өөр бас жааж байгаа нар сар гарсан гэж бодчих тий. Бис тэгж бодлоо. Бас цагаан өнгөөр зурж болох юм байна уу? Гэтэ шар өмнө илүү төгс тохирох юм уу? За
Тэгвэл шарангоо хэдүүлээ дараа нь авч үзье гэж бодглоо. Одоо гал модоо зурх хэрэгтэй. Гал модоо зурхын тулд хэдүүл нь борон хэрэгтэй юм. Гэтэ миний бодлоор борон гэж юм харангүй зүгээр хаа. Гэтэ боронгүй байсан ч болох юм уу? За яг борон гэж гэсэн гарах нүггүй хэлээ үзье. Feel my heart. Ангисхан бороогүй. Би маш их сонирхолтой бол. Тэгэхээр ийм бир. Читан үү. За үүн дээр саранг. За хаангөрөө. Оо биш дээ. Борон бүр зурнаас. Яа миний толгой дээр гэж. Самуурцал шүү. За нэг иймэрхүү боронг. За одоо гал модоо ингэж зур. Борон харин миний юм байна гэх юм уу? Юм хаа би зэ. За ер нь бол нэг иймэрхүү. За. За нэг юмсгээд одоо нэг энэ юу вэ? Не бизнес бодох шүү дээ. Энэ файмер чадваршгүй. Ямарч нэг юм боллоо. За одоо ногоон хэрэгтэй. Of course ногоон бол зөндөө юм. Бид нарт жоохон юм. Борлуулаад өгдөө. Тэгээд ганцаардын тухайн нэг ярих гэж бас юм бичлэгийг бас гаргасны юмсан дээр бид нар ганцаараа байж ижил өөрийгөө хайрлаад байна уу, өөрийгөө шийтгэхэд байна уу тийм шиг байна. Олол ахтал тэр бүр анзаарч байсан гэсэн. Тэгээд ийм мод доотлогын модон тэр урах хөстэй юм болоо. Доор нь сэм хөрхөн юм хөрчлээ. За одоо чигнээс мод руугаар мод руугаа навч руугаа нөөс ногоон гарч ирж байна уу? Ногоон болсон байна. Тод ногоон бүдэн ногоон. Гаш. Үе, энэ байх гугасар ирж байгаа. За дүүгээ ихээр шинэ гош авч байна. Энэ яах вэ? Энэ баг гарахыг юм. За жоох үсээ гэж байна. За ийм ногоон талш. 2 hours later. За харцгаах уу манай хаа. Одоо энэ дээр ногоон яг зүйлээ. 1 eternity later. За тэгэхээр эрхэм өндөд үзэгчтэй би одоо оройн 8 8:45 цаг болж байна. За тэгээд ер нь бол 2 зургийн ард гарлаа. За одоо үзүүлцгээе. Good things are coming гэсэн үгтэй. Миний эхний зураг байна. За дараагийн зураг маань болохоор энэ байна.
За, what happened to this heart? The reason why is. За, энэ яг ямар учиртай зураг болчихоо гэхээр би уг нь эндээ шууд зурах гэсэн. Тэгсэн чинь шуу маань жоохон weird санагдаа, awkward санагдаа. Тэгээд бөөрөнг хийлээ нас awkward санагдаа. Тэгээд зүрх болгоо. Тэгээд зүрх нь нас awkward санагдаад зүрхэн цэцэг болгосон байгаа. За ямар ч тач зүгээр ингээд ийм сайхан газар зүрх одоо хайр байхгүй бол энэ хорвоо ертөнц байхгүй л гэсэн ер нь бол утга санаатай. Тэгээд энэ purple өнгийг яагаад сонгосон гэхээр бас илүү цоглог өнгө юм болов гэж сонгосон. За тэгээд энэ хоёр мод болохоор яг хоёр хүний хайр сэтгэл ч юм уу. Тэгэхээр миний багтаамж дүүрч энэ утасны тийм болохоор гяс яриад видеогоо өндөрлөе. За тэгээд хайр сэтгэлийг харуулсан зураг гэж бодож байна. За тэгээд энэ зүрх маань яагаад ингэж ургамал болсон бэ гэхээр магадгүй энэ хоёрын хүүхэд ч юм уу энэ хоёрын хүүхэдэнд хайран дээр үндэслээд ингэж зүрхэн хэлбэртэй цэцэг навч ургасныг таашгүй. За тэгээд одоогийн байдлаар миний байгаа байдал бол нэг иймэрхүү байна. За тэгээд та нартаас ингэ харуулчих гэж бодлоо. За ер нь бол дараагийн бичлэгээрээ болохоор би яг ямар одоо дуу сонсож түүгээрээ одоо амьсгалж одоо уран бүтээлийг гарах болно. Артистийнхаа жихэн ур чадварыг гаргах болно. За тэгээд энэ хүртэл үзсэн үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Лайк, subscribe бумартаарай. За, bye bye.